Бүгдээрээ сайн нөө шинэ төмөрчлөгтэй тавтай морил. За би өнөөдөр ямар бичлэг хийх гэж байна гэхлээр нөгөө нэг заримынхаа бичлэгийг бас өргөжлүүлээд өөр заримуудыг туршиж үзэж байна. Тэгээд тэрнийхээ хажуугаар би нөгөө нэг өмнө нь Инчонд ингээ ганцаараа амьдардаг байхдаа яг өмнө нь ингээд дүүтэйгээ хамт амьдардаг байхад ер нь бол өдөр болго ингээ хоол хийж иддэг байсан л да. Гэхдээ яг ингээд хүн нөгөө нэг ингээ ганцаараа болцохоор нэг амар гэртээ нөгөө хоол хийж идгээ болчихдээ штэ. Би бүр яг тийм байсан аахгүй. Тэгээд амар их гэртээ хоол хийж иддэг байж байгаа. Тэгэн тэгээл ганцаараа болсон чинь за ганцаараа юм чинь хоол хийгээд яах вэ гэж бодоод тэгэл ингээд жижиг сажигийн мэдээлэл амар өөрийгөө арах цаашдаг байсан. Тэгээд тэр үедээ би ихэвчлэн юу ирдэг байсан бэ гэхлээр би юм амттай юмд бүр амар дуртай заяо. Тэгээд өдөрөө болохоо зармаг юм уу чипс иддэг байсан аахгүй юу. Орой ингээл ажиллаа юм уу хичээлээ тарж очивол тэгэл замаараа дэлгүүр орж чипс юм уу зармаг аваад гэрт ордог. Тэгэл тэрийг идчихэл өөр хоол мол идэхгүй. Тэгэл байждаг байсан. За тэгээд би бүр ингээд тэгдэг байсан. Ингээ махаа юм идмээр санагдах юм бол чипс авч идээд тэгэл зүгээр ингээд жоохон өлсөдөх юм бол зармаг аваад идчихдэг байсан. Тэгэл гэртээ өөр юм хийж иддэг. Тийм байсан болохоор би өнөөдөр бас ингээд сая дэлгүүр орсон чинь өөрөөсөө өмнө нь их идж идэж үзэж байгаагүй яг зорж авч байгаагүй чипснүүдээ авлаа. Тэгээд бас ер нь бол ямар чипс байна бас амтыг нь туршиж үзэхээр шийдээд тэгээд нэг 5 зармаг чипс авсаахгүй. Тэгээд одоо бүгдээрээ энийг хамтаа туршиж үзцгээе. Одоо болохоор би чипснээс эхлэе гэж бодож байна. Тэгээд эдний хангаа амар сайн за ерөөсөө одоо шууд эхлэе заяа. За хамгийн ихнийх нь чипс болохоор ийм чипс авсан. Энэ нэг бол өмнө нь идчихсэн нь санахгүй байна. Яг бол зорж авч идж байгаагүй чипсээ. Тэгээд hot spicy гэнэ жоохон халуун ногоотой байж магадгүй юм шиг байна. Ихтэй халуун ногоотой чипс нь бол тустай. Оо дотор ийм юм. Яг зурагн дээр шиг хэлбэртэй юм шүү дээ нартай. Идэж үзье. Дажгүй гоё. Тийм амар бол халуун ноготой бас биш юм байна. Яг нэг тийм жоохон халуун чихэрлэг халуун гэх юм уу? Түүнээс шамар хэл дарагнуулсан халуун бас биш. Дажгүй байна. Тэгээ яг иймэрхүү амттай чипс идэхээр яг тийм махтай юм идсэн санагдахгүй ямар санаа. Тэгээ би бүр өмнө нь жил мөлийн өмнө ингээд байхдаа яг нэг иймэрхүү амттай чипс авч идэл яг нэг махтай хоол идсэн санагдаад идэв гэсэн занаа. За энэ оноо үйл та 10-аас 8. Тэгвэл гоё амттай юм байна. Энийг бол нэрээ бараг дараа нь авч идэж байхад бол би бол идчих юм байна. За энд иш тавьчих. За дараагийнх нь болохоор ийм чипс байна. Энэтэй халуун ногоотой бол биш юм байна. Би энэ хартаа обр шиг зүүцсэн байгаа нь эргүүтэж чолк тавиа. Тэгээ чолкныхоо ерөөсөө очрыг олохгүй би одоо болтол ингэ яваад байгаа зөө. Тэгээ гадуур явахтай зөвөр хавчжээ яваад байгаа. Тэгээд энэ зөв чолко хойшлуулах гээд ингээд обр шиг зүүцсэн байна. За энэ болохоор сонгонтой юм байна. Оньонтэй ногоогүй юм байна. Энийг хамтаа идчихье. Ийм байна. Траа. Энэ зүгээр нэг лекс идэртэй ил төстэй харагдаад байна. Ямар амар цагаан юм бэ? Юм амттай байгаа юм уу? Амар сул амттай юм байна. Тэгээ бүр нэг тийм амар нэмгэн аманд ороод 2 зайшлаа баг байхгүй болчих юм. Унгасан гавч. Яах вэ? Зүгээр нэг давж цацсан. Тэгээ амар нэмгэн төмс. Гоё мой амтал юусоо байхгүй. Давс ч юм уу. Гэтээс хажуугаар нь жоохон чихэрлэг хамт амтагдаад байна. Яг хөтэй чипс байна. Нэг амар гоё бол биш. Амар муухай идэж чадахгүй бол биш. За энэ данаа өгөх юм бол нэг 10-аас 6 гэх юм байна.
Тэгээ яах вэ? Байх юм бол нэг ганц хоёр идэхээр л юм байна. Түнс яг ингэж дурлаж бол авч идэхгүй. Чипсээ. За дараагийнх нь болохоор гурав дахь нь ийм чипс. За энэ одоо энэ ч бас сонгонтой юм шүү. Ямар ч хөөрхөн зургтай юм бэ? Царай мөнтэй тоогоцтой. Цэг зурган дээр хичгээ адилхан хийж бүртээ. Энэ бүр амар сонгон нэртэй шүү. Та нар юу н сонгон дуртай юу? Би бол амар дуртай. Нартай? Энэ амар тийм креми амттай юм байна. Тийм чиз дэйч юм шиг. Энэ бол гоё юм байна. Савныхан бүр ингээд яана. Бараг ингээ амт байхгүй нэг тийм улцаас амттай байгаадас аахгүй юу? Энэ гэсэн чинь амттай юм байна. Сонгон, сүү, крем, чиз ч юм уу мэдгүй. Нэг тийм амттай даадах шиг бах юм. Амар сонгон нэрчээ. Энэ бол гоё юм байна. Идчихээр юм байна. Гэтэ яг тийм мах юм идвэ санагцсан үед бол идэхгүй. Яг хөө зүгээр нэг амны зугаа болгоод байх юм бол идэнэ. Тэжгүй байна. 10-аас 7 өнөө өглөө. Гоё юм байна. За дараагийнх нь болохоор 4 өнөө. Ийм чипс. За энийг бол би өмнө нь үнэхээр авч байгаагүй заяа. Тэгээ яах вэ ингээд угаасаа харахад бол нэг тийм миний дуртай тийм идчихээр чипс бол биш байгаа л та. Гэтэ зүгээр идэж үзмээр санагдаад ямар амттай юм бол хармаа санагдаад тэгээ авчлаа. Зүгийн малтай юм байна. Амар зүгийн мал мөрчж байна. Наарда ийм байна. Энэ одоо гаднах харахаар нь юм болоо. Үрэл бах та тий. Ямар эвгүй амттай юм бэ? Энэ гоё биш байна. Би ийм чипсийг зүгээр чипсээр нэдэг туртай. Энэ гэсэн чинь амар чихэрлэг зүгийн балтай юм байна. Нэг тийм энэ хар юмнууд нь үүр ч юм уу самар ч юм уу. За үүрл юм шиг байна. Бас нэг тийм эвгүй амттай. Тэгтээ сэн ямар ч зохицолцсон амт байхгүй юм заяа. Өнөр нь ч гэсэндээ нэг тийм сонио. Энэ бол гоё биш юм байна. Гэтэ солонгочууд өөртөө энийг амар хавч иддэг. Надад л таалагдсан байна. 10-аас 3. Би бол энийг идэхгүй. Би энийг дахиж бол идэхгүй байх. За дараагийнх нь бас амар сонирхолтой. Ийм чипс. Энэ одоо бас шоколад харагдаад байгаа хгүй тий. Шоколадны амттай гэж чокомад. Битгүй чипсийг яаж шоколадны амттай чипсээр төсөөлөх юм болоо. Надад бол төсөөлөгдөх байна. Түүний ерөөсөө ийм шоколадтай ийм юу лээ? Зүгийн малтай ийм чихлэг чипсийг идэж байгаагүй болохоор гайхалтай байна. Гайхаж байна. Сонирхолтой байна. Шууд шоколад өмчтэй энэ хардаа тоххон юм байна. Тохно. Амар шоколад өмчтэй. Энэ чипс биш байна. Ямар амар нялгүй юм бэ? Энэ ингээ гаднах нь сахар цацсан юм шиг байна. Амар сахартай юм байна. Тэгээ дотороо яалтчгүй шоколад байх шиг байна. Амар нялгүй байна. Энэ зүгээр заа нэг шагшуур ч юм уу, бичэн ч юм уу гэх юм бол энийг ойлгоно. Чипс хэрнээ ийм сонио шоколадтай болохоор нэг тийм гоё бол ерөөс санагдахгүй байна. Эсвэл гоё бол биш байна. За дахиад нэг игээд идэх да.
Дуу шагшуурч юм уу? Энэ гэдэг нэг амт амир илүү байна. Яг сахар юм болов? Та нар шоколадн дээр ингээ сахар цацаад идчихний боддоо. Эсвэл зүгээр шагшуурн дээр шоколадтай шагшуурн дээр ч юм уу шоколадтай бичэн дээр ямар санагдчихээн төсөөлөгдөж байна уу? Яг нэг тийм санаа эвгүй амт. Гайхалтай. Яаж ийм бүтээдэг вэ? Муухай. Гэхдээ яг гэхдээ түрүүний тэр зүгийн балтайг бодох юм бол бас яах вэ? Тийм болохоор энд 10-аас 4 оноо өгч. Тэгтээ би бол идэхгүй байна. За одоо болохоор заримгаа үргэлжлүүлээд идэ. Би ерөөсө 5-5-ыг л авсан ахгүй. Тэгээд угаасаа олон юм авчих юм бол яалтчгүй хаягдаад заваараад байгаа болохоор. Тэгээд энэ удаагийн заримыг маань би 1200-ийн заримыг сонгож авсан. Тэгээд яг юм нэг гурвалжин ингээд ийм заримгуудыг бол айгүй олон хүмүүс идчихсэн. Бараг хийх нь мэдэх байх гэж бодоод би өөрөө ерөөсөө бас өмнө идэж байгаагүй заримгууд авчихлаа сая сонгоод. За яг хөө хоёрыг нь бол идчихсэн юм байна. Гурвыг нь бол идэж байгаагүй. За эхнийх нь болохоор ийм заримг байна. Энэ дотроо сүтээ ореотой. За энийг идэж үзье. Би энийг идэж байгаагүй. Энийний дан сүтээ цэнхэр өнгөтэй байдаг. Тэрийг нь бол иддэг байсан. Амар хүлтүү байна энэ одоо. Шүүд. Гай. Зөвөр нэг сүүн зармаг байдаг штэ. Тэр ойротойгоо хамт амтагдчихэв. Бараг ингээ ойрог сүүнд дүрээд иддэг тэр хамт. Ингээд үүрцэн. Ингээ жоохон бүхэл энэ дотроо. Гоё юм байна. Амар хөөр хамттай юм байна. За энэ болохоор 10-аас 8 оноо өгч. Гоё юмтай. За дараагийнх нь болохоор ийм талхтай. Тэгээ дотроо ийм бас кремтэй юм байна. Бишгүй. Зүгээр нэг шиг бариад идэх. Oh wow. Ярта. Энэ талхан бүр амар зөөлхөн харагдаж байна та нарт. Амар хөөрхөн зөөлхөн хөвсгөр. Амар гоё нэртжээ. Энэ бараг тортрох амтагдаа явчих юм. Энэс та гоё амттай юм байна. Гадныхын талх нь болохоор тийм амар амт байхгүй. Тийм бекери нэж гэх юм уу яг эсвэл амар тийм кекс шиг амт биш байна. Яг хөө зүгээр байдаг нэг гурилны амт байдаг штэ. Зүгээр талх энгийн тийм талхны амт байна. Тэгээ доторх сүүн энэ крем нь болохоор жоохон юм шоколадны өрмөгтэй. Тэгсэр нэ сүүн крем нь бас амар гоё амттай юм байна. Ингээд идэх юм бол энэ баг хоолоо. Энийг ингээ баг бүтнээр нэмэх юм бол чадхаар юм байна. Гоё амттай юм байна. 10-аас 7.5 оноо өглөө. За дараагийнх нь болохоор бас нэг юм зэмэг байна. Энэ одоо би энийг юурээс өмнө идэж байгаагүй. Тэгээ сая орсон чи юм байхаар наад идэд үзье гэж бодоод авчихлаа. Энд эднэр бүгдээр амар хүүтэн мөстчихсэн байна дотроо. Юу вэ? Энд чинь барыг сироп юм. Яг энэ жимс нь өөр амтагдаж байна. Зүгээр л ундаа ч юм уу, сироп ч юм уу. Бараг ундаа хүлтөөцсөн юм бах та ийм жимс. Энд чинь ямар жимс вүлээ? Апельсин муу юм болов уу? Апельсин чинь гэтээ тэр чигээр шар байдаг үстэй. Яна би энэ жимсний нэрийг нь бол мэдэхгүй байна. Энэ зарим гэхэд жоохон тийм гэтээ зүгээр л бараг ундааг ингээ хүлдөөөл уугаад амсна гэдэг юм надаа. Амар онцгой амт байхгүй. Яг л энэ жимснийх нь амт тэр чигтээ яг ундаа шиг амтагдаад байна. Тэгэхээр 10-аас 6 амар халуун малуунд ингээд гой хүүтэй юм яах юм бол энийг бараг аваад идэх юм бол амны цангаа бараг тайлгаар. Гэтэ
Айгуу ялуу байна. Шууд ингээд ам зунгаарлаж байна. Сая. За тэгэхээр энэ 16 оноо өгч. За дараагийнх нь болохоор бас юм зэрэг. Энийг бол өмнө идэж байгаагүй. Shit. Өмнөх би нөгөө нэг бичлэгэн дээр нэг дотроо ийм шоштой зармаг гэж хэлсэн шүү дээ. Би энэ шошинд нь амар дургуй шүү дээ. Тэс чи энэ чинь тийм шоштой юм биш. Тэнгүүт л ийм хушигтай юм байна. Өө хөрхий. Тэгээ энэ одоо ямар гизийн амттай, ямар гайхалтай гарч иж. Энэ ямар орох юм баа. Мэдхгүй. Яг юм загсныхаа хэлбэртэй. За ингээ яах юм бол яг хөөхөн тэг сонирхолтой идэхээр өсөл төрүүлэхээр харагдчихэ. Нөгөө шашин байна. Гаднах бичэн зүгээр нөгөө нэг бичэн байна. Зарим миний бичэн шиг. Энэ хартаа дотроо энэ нөгөө нэг шашин байна. Оо. Энэ амар муухай. Би үнэхээр дургуун байна энд нь. Энэ хартаа ямар амар том хазчих ба сая. За энэ шаштай мөштэй юм бол бидгүй. Өстө муухай юм байна. 10-аас 3. Яг нь сүүн крем нь гоё, бичэн нь гоё болохоор 3 өгч. Тэгээд энэ шашил шал илүү юм. Бараг энэ байхгүйгээр дам бичэн сүүн крэмээрээ байсан бол хамаагүй гоё амттай байхаа санагдлаа надаа. За одоо хамгийн сүүлийн зармаг болохоор энэ хартаа ийм хөөрхөн савтай. Ийм. Би энийг бас юусоо идэж байгаагүй. Догия чукуя гинэ яна. Яна гэж. Доги муу шоколад юм уу л гэсэн бах юм. За онгойлгох. Оо яна. Ийм бэ. Эдгээр тэгтээ нэр үнэн бас юмыг зохион бүтээн гэдэг бол яаж доогийг ингэж барыг зармаг болох нь гэж боддог байна. За мэдхгүй үзий ямси. Оо яна. За ийм. Ямар амттай юм болоо. Бараг моч шүү. Ямар амар зөөлхөн юм бэ. За энэ бол зүгээр юм байна. Идчихэл юм байна. Ой. Яг энэ дааг нь бол дааг нямтан. Зүгээр түүхий биш зүгээр нэг ингийн дог байдаг шүү дээ. Халуун нөгөө мохийг зүгээр догийг дангаана идчихсэн та нар. Тэр байна. Тэгээд яг шоколад амтагдчих. Саяны тэр нэг балан шаш машины хажууд бол идэж болохоор. За энд болохоор хэдүүлээ 10-аас за 6.8. Яг миний дуртай яг зорж авахгүй би нэг дахиж авахгүй л юм шиг байна. Яг хүмүүн өгдөг ч юм уу эсвэл зүгээр байх юм бол нэг идэхээр тийм амтай. За тэгээд өнөөдрийн миний бичлэгтэй хамт байсанд та нартай маш их баярлалаа. Үнэхээр бас сонирхолтой юмнууд бас байх юм аа. За дараагийнхаа бичлэгээр уулзтлаа түр баяртай.